Сайн амнахаа дараагийн хвшлэгээр олдж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр бараг л хүн болгоны мэддэг тоглож өссөн тоглоомны анимашн буюу 2023 онд гарсан Super Mario Bros-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд бичлэг рүү орцгоё. Яст мэлхийнүүдийн хаан буюу Bowser хөртөм хөөрхөн пингвиний улс руу дайрж суперстарыг нь болоож яваагаар кино мань хэлдэг. Харахад хөртөм хөөрхөн ч гэсэн улсынхаа төлөө бол амбие үл хайрлан эрлэхгээр тулддаг ч гэсэн эцэст нь юу ч бололгүй ялагддаг. За тэгээд үзэгдэл солигдож Мари ах トゥ усын селезер реклам руу шилждэг. Манай хоёрын хийж эхэлж буй хувийн бизнес бөгөөд хамаг мөнгөө реклам хийхэд зориулжсан хэдий ч одоо хүртэл нэг ч дуудлага аваагүй бөгөөд хүн амтны давг болоод явж байтал анхны үйлчлүүлэгчээс нь дуудлага ирдэг. Бөөн баяр болоод явах гэсэн чинь машин нэвтэрсэн байдیں۔ Гэхдээ манай хоёр чинь хотын унган залуучуудын болохоор үсэрч хараагаа замаа товчлсоор ямар тач хэмжээд дуудлаганд ирж чаддаг. Уг нь бол угаалтуураас нь багахан ус алдаж байгаа бөгөөд асуудалгүй засаж чаддагч Луижи маань гэрт нь орж ирэхдээ нохооныхон тоглоомыг санамсаргүй хөдөлснээс болоод уурыг нь хөргөчихсөн байдаг. Тэгэд яг хуу гарах гэтэл өнөө нохоо нь орж ирж уураа гаргаад нөгөө зассан угаалтуурнаасаа исэн болоод угаалгын өрөөг нь бүхэлдэн цөөрүүлээд анхны дуудлагын дээрээ бүтлгүүччихдэг. Оройн нь олж гэртээ ирээд мэдээ үзэж байтал манай хоёрын амьдардаг хотынхон төв нь ус алдснаас болоод бараг л живх нь холгүй байгаа талаар мэдээгээр гарч байдаг. Хэдийгээр ихний ажилдаа бүтлгүүцсэн ч гэсэн энэ бол манай хоёрт олгогдсон боломж буюу хотоо усан давтахаас авраад баатар болохоор шийддэг. Хотоо аврах гэж очисон манай хоёр ягаад ч юм замын доор байх аврах хоолоонууд руу сорогдож ороод шаал өөр ертөнц рүү шилжиж ирчихдэг. Харамсалтай нь шилжих явцдаа манай хоёр салжихдаг бөгөөд Марио маань мөгний хаант улсад ирчихсэн байдаг. Дүүн буюу Луижийн лаваагаар өрөөлөгдсөн хоолоор орж байгааг харсан талаараа тэнд харалцсан мөгөн тэлтэл Бowser-ийн өдөрддөг харанхуй газар руу унчихсан юм гэж хэлдэг. Мөн дээрээс нь Мариод тэндхийн гүнжил тусалж чадна гэд манай хоёр уулзгаар хамтдаа явдаг. Энэ хооронд Луижи маань нэрэл Bowser-ийн өдөрддөг харанхуй газарт ирчихсэн байх бөгөөд баахан арга яснуудаас сухтаж байгаад бүр эвгүй нөхдүүдэд баригдчихдаг. За нөгөө Bowser гээд ихэнд гардаг нөхөр нь болохоор энэ ертөнцийг бараг юугүй бүхэлдний эзлэхэд орчихсон нэлийн өчрөхөг мангасан юм лээ. Одоо ердөө мөгний хаант улсаас гадна сарамгчны хаант улс хоёр л эзлэгдээг үлдчихсэн байгаа бөгөөд удахгүй Bowser-ийн гарт орох нь цаг хугацааны л асуудал болсон байдаг. Тиймээс мөгний хаант улсын гүнж нь сарамгчны хаант улстай хамтраад Bowser-ыг буулгаж авахаараа явах гэж байх бөгөөд манай Марио гинт гараад ирдэг. Марио маань Bowser-ийн газар нутгаас дүүгээ аврах гэж байгаа болохоор намайг хамтдаа аваад яваач гэд гуйтал чамайг авч явж болно. Гэхдээ чамайг надад хэр зэрэг хэрэгтэй болохыг чинь эхлээ шалгаадахыгаа шалгах бөгөөд Марио маань яг амжилттай шалгалтыг нь дуусгаж чадаагүй ч нэлээд төхүүлсэн дээрээс нь огт бууж өгөөгүй хичээл зүтгэл сайтай байсан болохоор Мариог хамтдаа аваад явахаар болдог. Энэ хооронд пингвинүүдээс суперстарыг нь булааж авсан Bowser улам өчрөхөг болсон байх бөгөөд удахгүй мөгний хаант улс руу дайраад гүнжид нь гэрлэх санал тавих гэж байгаа юм лээ. Ер нь бол гүнжид нь хайртай болчихсон бөгөөд түүнтэй суухын тулд ийм хийгээд яваад байгаа юм лээ. Гэхдээ мэдээж татгалзах юм бол шууд л улсыг нь сүтгэхээр төлөвлөсөн байдаг. Зураглал солигдож гүнж Мари хоёр маань анх танилцсан мөгүүнтэйгээ хамтдаа сармагчны хаант улс руу тусламж гуйхаар аялалтаа гардаг. Нэлийн урт замыг туулсаар эцэст нь зорьсон газартаа ирэх бөгөөд сарамгчны хаан тусламж үзүүлэхээс шууд татгалздаг. Гэхдээ Мариогийн зоргийг үнэлээд хүүтэн царих тэмцээнээр өрсөлдөөд ялах юм бол тусламж үзүүлье гэж хэлдэг. Удалгүй тэмцээн чихлэх бөгөөд хүчний ялгаа дэндүү их байсан болохоор ихэндээ илт ялагдаж байсан ч огт бууж өгөлгүйгээр тэнд байсан лут бокс болон хүч нэмэгдүүлэгчийг ухаалгаар ашигласнаар эцэст манай Марио маань ялж чаддаг. За тэгээ Марио маань ялсан болохоор сарамгчны хаан амлалтаа биелүүлж армаа гүнжид өгөхөр олдог. Удалгүй манай хэд бөөндөө унаануудаа бэлдэж дуусаад мөгний хаант улс руу хөдлөх бөгөөд харамслаа нь Bowser-ийн тагнуулууд тэднийг мэдчихсэн байж таарад манай хэдийн замд нь нотолт бэлчихсэн байдаг. Уг нь бол Bowser-ийн харимтаа нэлийн ан маань үзэлдсэн ч эцэст нь сарамгчны харимт тэр чигтээ Bowser-т баригдаад Марио болон Конг хоёр доош унаж харин гүнж болон мөөгөн хүн хоёр азар баригдалгүй молторч чаддаг. За тэгээд гүнж маань гяс хоттой ирээд иргэдээ бүгдийг нь зүгтаалгачаад Bowser-той ганцаараа нүүр тулахаар үлддэг. Хэдийгээр зоригтойгоор эсэргүүцсэн ч Bowser улсынх нь иргэдийг зүгээр ойлгохгүй учраас аргагүй ирэхэнд түүний гэрлэх саналыг хүлээмжшөөрдөг. Юугүй шууд л хормын ажилдаа орох бөгөөд Луичи болон бусад хоригдож байсан хүмүүсээ хоримдаа зориулаад өргөл өргөнө гэж солиороод яг лаваар унгаах гэж байхад нь гүнж маань ч гэсэн зүгээр суулгүй мөөгний авчирсан өсний хүч оруулагчийг ашиглан цаг очиж чаддаг.
Энэ хооронд доош унсан Марио Гонг хоёр аврах загсны амраа орчихсон байдаг. Эдгээр хоорондоо таарамж муутай байдаг ч гэсэн чухал хүмүүс нь аюулд орчихсон байгааг ухамсарлаж хүчээ нэгтгээд тэндээсээ гарч чаддаг. Мөгний хамт улсын гүнжийн цаг очсны ачаар манай хоёр чамжиж ирээд Луичи болон бусдыгаа аюулгүй аварч чаддаг. Гэтэл энэ бүхнийг харсан Бовзер уурлаад асар том дэсрэг бөмбөгийг мөгний хамт улс руу илгээх бөгөөд нөгөөх нь амттай юм байна лээ. Тэрийг нь далиндуулж манай Марио урыг нь хүргэж өөрийнхөө араас хөлгөж байгаад нэг том хонгол руу оруулаад тэнд дэлбэрүүлчихдэг. Гэтэл энэ дэлбэрэлтнээс нь болоод тентгийн ертөнцийн тэр чигтээ Мариогийн амьдардаг хүний ертөнцөд түрээд ирдэг. Ер нь бол бүхэлдээгээч хормон дээр байсан Бовзер болон тэдний арим нь тэр чигтээ бүгдээрээ өрөөд ирсэн байдаг. За тэгээд Бовзер болон түүний хүчрхэг аримтад болдаад яг ялагдахын ирмэг дээр гүнж маань Марио руу суперстарыг өшөглөж ортуулад тэрийг нь авахт нь Луичи туслах бөгөөд ах トゥ хоёр хоёулаа суперстарын хүчийг идэвхжүүлж чаддаг. За тэгээд юуны тулд суперстар гэлээд асар их хүч чадалтай болсон болохоор манай хоёр Бовзер болон тэдний армийг нь ядах юмгүй дийлээд Бовзерт жижигрүүлдэг мөгөөгөөд хорж чаддаг. За ингээд эцэст нь манай хоёрын ч зориг биелээд хотоо аюулт мангасаас аварсан баатар болж чадаа зогсохгүй мөөгөн хотод мэрэгчлэрээ аз жаргалтайгаар амьдарч байгаагаар кино маань дуустдаг. За нэг ийм хөөрхөн анимашн байна да манайхаа. Тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн удаа дараараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.